Саарал өнгөний сэтгэл зүйд үзүүлэх нөлөө нь тэнцвэр болон төвийг сагсан байдлыг илтгэдэг. Саарал өнгө нь сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал, оюун ухаан, төлөвшөл, мөн тайван байдал ба хяналт, тусгаарлалт, хязгаарлалтыг илэрхийлж чаддаг онцлогтой. Саарал өнгө нь тайван, нам гүм сэтгэл төрүүлж чаддаг бөгөөд тусгаар байдал болон эсвэл нууцлаг байдлыг илэрхийлдгээр онцлог. Саарал өнгө нь нэгэн хэвийн уйтгартай мэт санагдвал бусад өнгөнүүдтэй хослуулан бүтцэд илүү амьдлаг мэдрэмж төрүүлж болох юм. Мөн бусдын анхаарлыг өөртөө нэг татаад байдаггүй учраас уйтгартай байдлыг төрүүлж болох юм. Саарал өнгөний давуу талууд нь гэх юм бол олон талын хэрэглээнд ашиглагдаж болох суур өнгө бүхий өнгүүдтэй илүү сайхан зохицож харагддаг. Мөн дэгжин бөгөөд даруухан ухаалаг мэдрэмжийг төрүүлээ зогсохгүй. Хүнийг арьс нас хүйсээр нь ангилаад байдаггүй давуу талтай байдаг. Мөн тод өнгөнүүдийг суллаж өгөхөд илүү сайхан зохицож харагддаг өнгө юм. Харин сул тал нь гэвэл хуучин үзэл баримтлал, сэтгэл хөдлөлгүй байдал, эрч хүчгүй мөн хүчтэй сэтгэл хөдлөл өдөөдөггүй тул хит хүйтэн мэдрэмжийг төрүүлэх байх хандлагатай байдаг. Ногоон өнгөний сэтгэл зүйд үзүүлэх нөлөө нь тайвшруулын мэдрэмжийг гүн гүнзгий төрүүлж чаддгаараа онцлог байдаг. Мөн тогтвортой, тэнцвэртэй, эв найрамдалтай байдлыг илэрхийлдэг бөгөөд шин сэтгэлгээ болон сэргэлтийг мэдрүүлж чаддгаараа онцлог байдаг. Сэтгэл хөдлөлийн зөөлөн байдал болон байгаль орчны бэлэгдлийг агуулж чаддаг тул ихэвчлэн амар амгалан байдлын бэлэг тэмдэг болгож ногоон өнгөийг сонгодог байгаа. Харин давуу тал нь гэвэл нүдний харааны эффектэд нөлөөлж тайван мэдрэмжийг төрүүлж чаддгаараа онцлог тул ногоон өнгөний хувцас өвссөн хүнд ойр дотн тайван итгэлтэй мэдрэмж төрүүлж чаддаг байгаа. Харин сул тал нь гэвэл ногоон өнгөний ондоо төрлүүдээс шалтгаалаад хямдхан харагдах магадлал өндөр байдаг. Мөн арсны өнгөнд ялгууртай зогцдог бөгөөд хүн болгонд зохиж харагдаж чаддаггүй. Ер нь өнгө өөрийн арсанд зохихгүй суур ойлголттой байдаг. Ногоон өнгө нь дулаан болон хүйтэн тоонд хоёуланд нь харьяалагдаж болдог бөгөөд суур өнгө нь хүйтэн байна уу дулаан байна уу гэдгээс шалтгаалдаг. Мөн арсны өнгөнд үүнээс шалтгаалаад зохихгүй нь тодорхойлогддог байгаа. Нийл ягаан өнгөний сэтгэл зүйд үзүүлэх нөлөө нь тансаг болон өвөрмөц байдлыг илэрхийлж чаддаг. Мөн гүн гүнзгий нууцлаг мэдрэмжийг төрүүлээ зогсохгүй, өргөн удам төсөөлөл, бүтээлч байдал, гүн ухааныг илэрхийлж чаддгаараа илүү онцлог байдаг. Нийл ягаан хувцсанд агуулгадах хүч нь өвөрмөц, уламжлалт бус байдлыг илэрхийлдэг бөгөөд хувь хүний шинж чанарыг гүн гүнзгий илэрхийлж чаддаг мэт санагддаг. Сүнслэг байдал болон мэргэн ухааны хамгийн том төлөөлөл өнгөнд зүй ёсоор тооцогддог байгаа. Нийл ягаан өнгө нь оттогдох буюу high fashion загваруудад түлхүү ашиглагддаг бөгөөд ихэнх хүний зориглон өмсөж чадгааргүй хамгийн нууцлаг өнгөнүүдийн нэгд ордог. Давуу тал нь гэвэл үнэтэй дэгжин загваруудад түлхүү ашиглагддаг бөгөөд өмссөн хүнээ хамгийн хүчрхэг харагдуулж чаддгаараа онцлог. Ихэнх арсны тоонд тохирч чаддаг, мөн эрэгтэй эмэгтэй гэж ялгуурлах хандлага багтай. Нийл ягаан өнгийг зөөлрүүлснээр илүү зөөлөн инхри ялдам харагдах боломжтой байдаг. Харин сул тал нь гэвэл хит драматик илэрхийлэлтэй мэдрэмжийг бусдад төрүүлэх гэдэг. Тиймээс бусад зөөлөн өнгөнүүдтэй юм уу зөгцсөн өнгөнүүдтэй хослуулж өмсөх юм бол илүү тохиромжтой байдаг. Улбар шар өнгөний сэтгэл зүйд үзүүлэх нөлөө нь эрч хүч урам зоригийг нэмэгдүүлээ зогсохгүй, мөн өөртөө итгэл дулаан байдлыг нэмэгдүүлж чаддгаараа онцлог байдаг. Улбар шар хувцас өмссөн хүмүүс илүү нийтж нөхөрсөв мэдрэмж төрүүлж чаддаг. Мөн эрхчлөө, адал явдал, залуу, хөгжилтэй хандлагыг төрүүлэхэд ашигладаг байгаа. Харин давуу тал нь гэх юм бол бусдаас ялгарах, анхаарал татах, зоригтой илэрхийлэл төрүүлээ зогсохгүй, бүтээлч өвөрмөц байдлыг дэмжиж чаддаг. Сэтгэлээ сэргээж эрч хүчээ нэмэгдүүлэхийг хүсвэл улбар шар өнгийг эргэн тойрондоо ашиглаж мөн болно. Олон төрлийн улбар шар суурьтай өнгөнүүд нь өөрийн гэсэн илэрхийлэмжтэй байдаг. Харин сул тал нь гэвэл арсны өнгөнд ялгууртай ханддаг, хүн болгонд зохиж харагдаж чаддаггүй. Албан ёсны бус мэдрэмж төрүүлдгээс хувцалтанд тэр болгон ашиглахад хэцүү байдаг. Харин сонгодог гэхээсээ илүү улирлын чанартай шин загварууд буюу шинийг эрэлхийлсэн загваруудад илүү ашиглаж болох юм. Хөх өнгө нь загвар болон урлагт маш хүчтэй сэтгэл төрүүлдэг бөгөөд гүн ба хязгааргүй мэдрэмжийг төрүүлээ зогсохгүй эрх чөлөө төсөөллийг бэлэгдэж чаддаг. Ялангуяа энэхүү хөх өнгө маань цэвэр сэтгэл хөдлөл, логикоос давсан мэдрэмжийг өгч чаддгаараа илүү онцгой бөгөөд онцлог байдаг. Энэхүү хөх өнгийг өмснөөр хүнийг өөртөө итгэлтэй болон айцгүй харагдуулж чаддаг төдийгүй гоёмсог дэгжин байдлыг ч авчирч чаддаг.
Харин энэ өнгө маань дангаараа маш их хүчийг илэрхийлж чаддагч мөн уламжлал хөх өнгүүдийн адил тайвшрал, хүсэл тэмүүлэл, амар амгалангийн тэнцвэрийгч бас мөн дотроо хадгалж чаддаг байгаа. Харин давуу тал нь хэм бол бусдын анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлж, хүчтэй сэтгэл төрүүлж чаддаг. Мөн бүтээлч байдал ба нарийн мэдрэмжийг илэрхийлж чаддаг төдийгүй орчин үеийн урлагийн төлөөлөл болох өнгөнд зүй ёсоор тооцогддог. Мөн тайван амгалан байдлыг хүч чадалтай тэнцвэржүүлж чаддаг увдистай. Харин сул тал нь гэвэл хувцаслалтанд хит хүчтэй өнгө учраас хит драматик мэдрэмжийг төрүүлэх гээд байдаг. Мөн бусад цэнхэр өнгөний нэгэн адил хүйтэн хол мэдрэмжийг ч мөн төрүүлж болдог учраас хит уран сайхны мэд сэтгэл төрүүлэх хандлагатай байдаг. Тийм учраас сонгодог загваруудын оронд илүү тайзны хувцалтанд илүү тохиромжтой байх хандлагатай. Улаан өнгөний сэтгэл зүйд үзүүлэх нөлөө нь эрч хүч, хүч чадал, хүсэл тэмүүллийг бэлэгддэг байгаа. Харин загварт хамгийн хүчрхэг өнгөнүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Харин улаан өнгийн хувцас өмсгөд хүний эрч хүч болон өөртөө итгэх итгэл, эр зоригийг бадраага зогсохгүй, мөн дур булаам, романтик байдлыг нэмж чаддаг учраас хувцас загвар түлхүү ашиглагддаг. За шийдэмгий байдал, хүч чадал, эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж мөн болно. Ямарваа нэгэн зүйл дээр илүү тансаг мэдрэмжийг нэмэхийн тулд хэрвээ тунган тааруулж чадах юм бол хөгжил цэцэглэлт болон аз жаргал, баяр ёслолын мэд мэдрэмжийг илүү нэмж чаддгаараа онцлог байдаг. Мөн эерэг тал нь гэх юм бол өөртөө итгэлтэй байдал, бусдын анхаарлыг илүү авч чаддаг. Харин сөрөг тал нь гэвэл хит хүч төрөмгөлсөн байдлыг мэдрүүлэх гээд байдаг. Мөн төвчээргүй байдал болон хэтрүүлсэн өдөөлтийг мэдрүүлдэг учраас төвийг сахисан өнгөнүүдтэй хослуулбал илүү зүгээр байдаг. Цагаан өнгөний сэтгэл зүйд үзүүлэх нөлөө нь цэвэр ариун тансаг мэдрэмжийг бий болгодог. Мөн цагаан өнгийн хувцас өмснөөр тайван байдал, ойлгомжтой, тодорхой мэд санагдуулдаг. Ямарваа нэгэн зүйлийг орон зайтай, гэгээлэг, шинжлэгдсэн мэд харааны мэдрэмжийг бий болгож чаддаг тул ямарваа нэгэн зүйлд нээлттэй үнэн сэтгэлээсээ байгаа түр төрхийг бас илэрхийлдэг. Бүх өнгөнд төвийг сахисан найрсаг харилцаа бий болгож чаддаг тул бусад өнгөнүүдтэй гайхалтай сайхан зохицож мөн чаддаг. Цагаан өнгөний давуу тал нь хизээч модноос гардаггүй бөгөөд үргэлжийн гэгэн тансаг мэдрэмжийг өгсөөр л байдаг. Мөн бүх зүйлийг хяналтандаа авсан мэд албан ёсны харагдаж чаддаг ба тайван амгалан мэдрэмж мөнхөд дагалдах давуу талтай. Харин сул тал нь гэвэл зарим талаараа хит их цагаан өнгө нь тав тухтай байхын оронд хүйтэн мэдрэмжч төрүүлж болдог. Зөв тэнцвэржүүлж чадахгүй бол хит хөндөй хүйтэн санагдчих болох юм. Шар өнгөний сэтгэл зүйд үзүүлэх нөлөө нь аз жаргал ба өөдрөг үзэл. Хэрвээ та шар өнгөтэй хувцас өмсвөл сэтгэл санааг өргөө зогсохгүй, эерэг, баяр баясгалантай мэдрэмж төрүүлж чаддаг. Шар өнгөн тархийг сэргээж, бүтээлч байдал, сониуч зан, өөртөө итгэх итгэлийг дэмжиж чаддаг бөгөөд байгаагасаа илүү эрч хүчтэй мэдрэмж төрүүлэхийн тулд та үүнийг хэрэгжилж болох юм. Хит их шар өнгө ашиглах нь хит их өдөөх мөн төгшүүр төрүүлдэг тул бусад өнгөнүүдтэй хамтдхан ашиглавал зүгээр байдаг. Хит бие даасан эрч хүчтэй залуу өнгө гэж хэлж болдог. Харин магадгүй өнөөдрийг сэтгэл зүйгээ өргөхийн тулд энэ өнгийг ашиглаж болох юм аа. Давуу тал нь гэх юм бол онцгойрохыг хүссэн үедээ мөн хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татах мөн өвөрмөц мэдрэмжийг бусдад төрүүлэх үед өмсөж болно. Харин сул тал нь гэх юм бол бүх арьсанд зохиж харагдаж чаддаггүй. Харин албан ёсны бус харагдах гээд байдаг учраас энэ өнгийг маш болгоомжтой өмсвөл зүгээр. Заримдаа тогтворгүй мэдрэмжийг бусдад төрүүлэх гээд байдаг нь сул тал болдог байгаа. Хар өнгөний сэтгэл зүйд үзүүлэх нөлөө нь хүч чадал, эрх мэдэл, дэгжин байдал, нарийн мэдрэмж, нууцлаг гүн байдал, хамгаалалт болон төвийг сахисан мэдрэмжийг төрүүлэх чадвартай. Хар өнгө нь загварын хамгийн хүчрхэг өнгөнд тооцогддог бөгөөд хаан өнгөч гэж нэрлэгдэж болох юм. Мөн өөртөө итгэлтэй, эрх мэдэлтэй, манлайллын мэдрэмжийг төрүүлэхийн тулд албан ёсны хувцлалт, дөрөмт хувцсан түлхүү ашиглагддаг байгаа. Хар өнгөнд тансаг байдал, дээд зэрэглэлийн загварыг илэрхийлдэг төдийгүй сэтгэл хөдлөлийн гүнийг ч өгч чаддаг онцлогтой. Харин давуу тал нь хэм бол биеийн хэмжээг жижигсгэж харагдуулдаг, мөн дээр нь биеийн хэлбэрийг нарийн харагдуулаад зогсохгүй зөв хэлбэр бүтцийг бий болгож чаддгаараа онцлог байдаг. Мөн бүх үйлрэл тохиромжтой, бүх хэм маягт тохирч чаддаг давуу талтай байдаг бөгөөд мөн хизээч загвараас модноос гардаггүйгээрээ онцлог. Мэргэжлийн ур чадварыг илэрхийлдэг учраас дизайнерууд хар өнгийг түлхүү бас ашигладаг. Мөн анхаарал сарниулах зүйлсээс ангид гол зүйлдээ төвлөрч мэдрэхэд тусалж чаддаг. Ямар ч үед аюулгүй бүх зүйл хяналтанд байгаа мэт мэдрэгддэг.
давуу талтай байгаа. Харин сул тал нь гэвэл хит хүчтэй хүнд мэдрэмж өгж болзошгүй, зөв тохируулж чадахгүй болох юм бол хаалттай, айцтай мэдрэгдэх магадлалтай байдаг. Хар өнгийн хувцсыг хизээ үр дүнтэй ашиглаж болох юм бэ гэхээр албан ёсны арга хэмжээнүүд, мөн үдшийн хувцлалт, мэрэгжлийн хувцлалт болон хүчирхэг анхны сэтгэл төрүүлэхийн тулд мөн дэгжин урлаглаг эсвэл нууцлаг харагдахыг хүссэн үедээ хар өнгийн хувцсыг сонгож